Бараг ингэж хэлэх юм. Hi guys. За өнөөдөр би та бүхэндээ дэлхийн хамгийн анхны plug-in hybrid pickup болох BYD Shark автомашиныг хөгжөлтөөр танилцуулъя. За. Одоо сайн хэдүүлээ дэлгүүрнээс нэхлэе. За энэ дөрөв товч байна. Дүгжих, онгоолгох. За энэ төвчнийхээ хаалгыг онгоолдог товч байна. Хамгийн доотлих нь зайнаас асааж унтраадаг товч байна. Садгүй орчинд 50 м-ээс асдаг гэсэн. За асааж үзье. Астим байна гэж. За яг уу. За машин маань асцсан. Гэргийн араа урдаа болон хойно шууд кросслайт ходорно. Ардл руу начаараа. Яг байна. Хараа гэж хэлбэр. Тэгсэн юм уу? Оролтын минут 380 220 40 минут 4 цаг. Энэ тэгшин дээрээс 220 гаргадаг функц байна. Топ гаргана өөрөөр хэлбэл. Явдал дундаа ажиллана. Тэгэхээр өдөө аялахтаа хэдүүлээ хөргөгч, кофе цанагч, ус туслагч юу гэдгийг цахилгаан бараануудаа авч яваад тухтай аялж болох нэ. Одоо явах уу? 4 дугаар хөтлөж байгаа гэсэн. Тэгэхээр урдаа за мөн хойноо хэглэг тус бүр дээр цахилгаан мотор байгаа. Тэгэхээр Shark сугаа автомашин маань 2 цахилгаан мотортой бөгөөд 420 морины хүч гаргана. За одоо капотын зэгч. Энийг. За Shark сугаа автомашины маань 1.5 литрийн багтаамжтай турбо бензин хөдөлгөөр энд харагдаж байна. Тэгэхээр энэ мотор маань ерөнхийдөө чулуун замд батарейгаа цэнэглээд явах нэ. Тэгэхээр та бүхэн маань за энийг та бүхэн гэх шаардлагагүй байна. За бусд нь бол нэг сайн юм биш юм шиг байна. Хаалаа. За явах уу. Энэ асаадаг товч нь. Аста. Ямар ч дуу.